Асуултыг үнэхээр одоо хэлний асуудал хүндсэн болохоор асуухгүй байж чадахгүй. Ажиглаад байхад энд байгаа монгол хүүхдүүд хоолоо гэвэдэн шүү дээ. Монгол тугал унаг гэхэд ордог гэвсгээ хэлж чаддаггүй. Одоо бид нар ингээд монгол гэж хэлэхдээ нэг тийм гаа өсгч нэг хоолоо тулсан тийм мэдрэмж байгаа байхгүй юу? Бахархал төрөөд байгаа ч юм шиг, өнгөршил төрөөд байгаа ч юм шиг. Тэгэхээр энэ хэл хуурыг суснаар гаа гэдэг үгийг одоо энэ авиаг хэлэх боломжтой юу гэсгийг. Яг одоо нэг хэлний бэрхшээл гэдэг өөрөө юу гэхээр тухайн улсын хэл авиа зүйн ямар байна? Тийм ээ, одоо мэдээж энэ хос хэл сурж байгаа шилбэл шивэд хэлэхэд одоо хэл нь одоо хатуу биш зөөл хэл байдаг бол монгол хэл илүү хатуу байдаг. Тэр хүүхэд анхнаас анх одоо сурсан суурь нөрөө хэрэг шивэд сурсан монгол хэлээр яриад байдаг түүхтэй. Одоо тэний хэлээд байгаа га гэ го гэдэг хэлээд байгаа энэ хурц хэллэгүүд буюу хатуу одоо энэ үгс ирэр гэдэг үгтэл хэлж чадахгүй юм байна. Тэгэхээр ер нь бол хэл хуур гэдэг үгжим бол ерөөсөө л энэ хүний өгүүлбэр хэрэгтэй буюу амьсгал одоо зөв амьсгалын систем. Хоёрдугаар зөв яриа, хэл яриа, урт тод байлгахад маш их чухал одоо үүрэгтэй байдаг. Яагаад тэр хэлний хөдөлгөөн их ордог. Бид нар ер нь бол одоо заавал хэл хуур татахгүй ч гэсэн бид нар хэлний одоо хөдөлгөөний дасгалын өдөр бол хийж явах хэрэгтэй. Аль болох хэлийг сонгож гаргах, аль болох хэлийг дэш доош нөлөөлдөг байх, мөн үйлцүүр буюу одоо шилбэл оо гэж аваа гараад энэ үйлцүүрийн дасгалыг олон дахин хийгээд байгаа бол хэлний өвчлөлөөс маш сайн байдаг. Дээрээс нь одоо нөгөө сүүлийн үед их яригдаад байгаа одоо юу гэдэг юм амны йог гэж яригдаад байна шүү дээ. Нүгний йог гэдэг байгаа. Тэгвэл одоо яг нөгөө газрын онцлог хэсэг арилгадаг йог гэдэг. Тэр бол яг л цэвэр одоо хэлний булчин хөгжүүлэх дасгалууд байгаа байхгүй. Тэр одоо шилбэл юу юм одоо шүд байна те шүдний дээд бодлын шүдний гадна талаар хэлээ гэж нар зөв 8 нар буруу 8 гэх мэтлэн 3 удаагийн оролтоор ингэж тэр болгон дасгал хөдөлгөх юм бол нэгдүгээр бас сайхан хүчиг байх нь тэгээ хоёрдугаар гол нь хэл яриа маш одоо тод байх үндэс байгаа. Тийм ч байхаа гэж бодсон юм аа. Яг тэгэхээр яг хэл хуурал ингээд хэл зөвшөөрлөгчийн одоо шивэдэд бол логопедийн үүрэг гүйцэтгэх болгож байгаа байхгүй. Яг хүүхдийн хэлээрний хөгжил аутизм ч юм уу харилцааны ямар нэгэн эмгэг биш зөвхөн дан нөгөө эрүүний хөгжил монголчуудын нөгөө зажлуурын хүүхдүүдийн зажлуурын булчин аягүй сайн хөгжүүлэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Хатуу зүйл өгөхгүй ингээл бантам ч юм уу дандаа зөөлхөн цэцгнөр зүйл өгöd тахаар хүүхэд нөгөө хатуу зүйл ингэж зажилж буталж байгаагүйгээс болоод зажлуурын булчин нь хөгжөөгүйгээс болоод бас тэгдэг гих мэтлэнгээр энэ эрүүн үрний одоо элдв янзын бэрхшээлээс үүдсэн тэр хэлний хэл ярианы хөгжлийг бол хэл хуураар засах боломжтой гэдэг юм. Тэгээд ер нь бол яг одоо Монгол амын урлагууд ялангуяа хөөмийн хэл хуурал амьсгааны урлаг. Тэгэхээр яг энэ амьсгааны урлагийг хичээснээр хүн одоо өөрөө маш их нэгдүгээр төвлөс сурдаг, хоёрдугаар хэл ярианы зөв одоо хэлний одоо яг энэ одоо хэлний одоо булчин нэг зөв ажиллуулах гэх юм шиг одоо аюул олон давуу талтай. Тэгэхээр яг хүүхдүүд залуучуудтай ч гэсэн хэлэхэд яг ер нь бол хэлийг хурц байхын тулд хэлийг одоо аль болох хөдөлгөөнтэй байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө булчин хөгжүүлэхэд бол өдрөлгөөний дасгал байх хэрэгтэй.